За 61 дугаар бодлого нь шог 10 удаа хайсан тусах нөхрүүдийн нийлбэрийн математик дунджийг олж байна. За шог 1 удаа орхиход тусах нөхрүүд нь ийм боломжтой тий. За эдгээрийн математик дундч нь бол. За 1 удаа хаяхад ийм 6 5 болох боломжтой. Тэгээ энийг 6-д хуваахаар 1-ээс 6 хүртэл нийлбэр 21 хуваах нь 6 буюу 2 тураахаар 3 тураахаар 2-ны 7. За тэгэхээр шог 1 удаа ороход тусах нөхрийнхээ мат дунд чинь 2-ны 7 байна. За тэгвэл эдгээрийг 10 удаа хаялаа гэхэд бол бүгд яг ижлэх учраас энийг 10 төржүүлээд математик дунд чинь 35 байх нэ. Тус нөхрүүдийн нийлбэрийн математик дунд ч гэсэн тий. За тэгэхээр өөрөлдвөл нөгөө 1 шоо болгон дээр 3.5 чинь 3.5-ыг 10 өршлөхээр 35. Бол 3.5-ыг 10 удаа нэмэхээр бас 35 гэж ойлгож байна. За 62 нь дискрет сонсгоо үсгчийн дархалтын өснөгт ингээд өгсөн. Тэгээд энэ математик дундчийг олох гэжсэн баха. Эм нь 5x-ийн математик дундчийг ол. За тэгэхээр бүгдээрээ 5 гэсэн тогтмолтойгоор үржихэд 5-ыг ингээ хаалтнаас гаргаад математик дундчлаа 5-аар үржүүлж болно. За яагаад гэвэл бүгд тэр математик дундч маань яаж хэлдэг вэ гэсэн чинь харгалзах x-ийн утгыг харгалзах магадлалаар үржүүлээд 2 дахь магадлалаар нь 3 дахь утгаа 3 дахь магадлалаар үржүүлээд нэмдэг. За тэгэхээр 5x гэр ингээ манай x болгоно ингээ 5-аар үржүүлчихнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс 5-ыг хаалтнаас гаргаад үржүүлсэндээ адилхан бооз. За тэнийг олчихно гэсэн. Тэгэхээр 1 байх магадлал 0.7, 2 байх магадлал 0.2, 3 байх магадлал 0.1. За ингээд математик дундч 0.7 дээр нэмлээ 0.4, энийг нэмлээ 0.3 хооронд нэмсэн чинь 1.4. За тэгээд 1.4 бүгдээрээ 5-аар хүрчихнэ гэсэн. Тэгэхээр 5 7 гарах нэ. За дараа нь 94 зүгтээ за. За бином дархалт бид нэмээс бином дархалтны юм бол энийг бол. За бином дархалт гэдэг маань юу хэлж байгаа гэхээр за энэ тайлбарлая. Манай P x-ийн тэнцүү k байх үеийг бином дархалт нь урблийн одоо ямар нэгэн шоо байсан гэж хэлээ. За шоо ингээд 4 удаа энэ болохоор хийс үйлдэл нь 4 удаа үйлдэл хийхэд за жишээлбэл ямар нэгэн буух магадлал нь 3.2 юм бол за тэр x-103 буюу 3 удаа буухад буух магадлалыг олох гэж бас ойлгож байна. Өөрөлдвөл x-100 k гэхээр энэ зүйлээсээ k удаад нь манайх тэр буух магадлал нь тэгээд p-ийн k зэрэгт үлдэнд нь буугаагүй эсрэг үзэгдэл нэгээс хэн p-ийн n-ээс хасах нь k зэрэгт. За ингэж алдаг. За тэгэхээр одоо юу гэсэн хөр манайх энэ үзэгдлийг 4 удаа тавцсан. За тэгээд 4 удаа тавтахад яг тэр нэг буух магадлал нь 3.2 тэгвэл надаа 3 удаад нь буусан гэсэн үг. Тэгэхээр одоо энийг зөвхөн эрдийн хэлбэрээр яаж ойлгох вэ гэхээр энэ 3 за нэг юу гэж авъя. За хоёрыг бодчиод нэг өөр жишээ авъя тий. За тэгэхээр манайх болохоор яасан гэсэн чинь биднес хүсээ таавна 3 удаа бууцсан. Тэгээд энэ 4 үлдэл гэсэн үг шүү дээ тий. 4-өөс 3-т нь бууцсан. За буух магадлал нь бол 3.2. Энэ 3 удаа бууцсан чинь 3-аар үржил 3 зэрэгшүүлээ. Нөгөөх нь буугаагүй учраас эсрэг үзэгдэл нэгээс 3.2 гэслээ. 3-ны 1 нь 1 удаа. За энийг олно гэсэн. Тэгэхээр энэ маань C4-өөс 3 маань 4-ийн факториалыг байх нь 4-өөс 3-аас 1 тэгээ 3-ийн факториал. За энд 2-ийн куб ч 8, 3-ийн куб ч 27, үрчиг 1-ээс 3.2 гэслээ 3-ны 1. За энэ хуваахаар энэ дээр нь 4, тэгээ 8-ыг хуваах нь 81. Тэгэхээр 32-ыг хуваах нь 81 байх нэ манай. За энэ маань юу гэсэн үг гэхээр нэг би мэддэг таад энийг евро ойлголт руу шилжүүлээ. За одоо жишээлбэл нэг шоо хайсан гэж дээ. Шоог ингээд 4 удаа хийжээ. Шоог 4 удаа хайсан. За тэгсэн чинь нэг ямар нэгэн биднес энэ тэр хүсээд байгаа хэдийн тоон чим
За ингээд нэг эрдэм биш гэж бодчих л та. За тэгэхээр нэг нь арай жоох хүндрүүлэхтэй ч юм уу. Тэр тал нь буух магадлал нь 3.2 байгааг бодчих. За тэгээд 4 удаа хийсэн гэхээр за 4 удаа хэд x-ийн 3-оор 3-д нь тэр бууцсан. За бид тэрийг t гэдэг хэлчихье. За ингээд 4 удаа хийсэн чинь 3-д нь тэр t буугаад нэгэнд нь буугаагүй гэсэн үг. За тэгэхээр 3-д нь ихээр заавал энэ эхний 3 удаа байх албагүй шүү дээ. Манай энэ буугаагүй нь эхэндээ ээж болно, эсвэл дундаа ээж болно, эсвэл эндээ ээж болно, эсвэл тэр хамгийн сүүлд гэсэн үг тий. Тэгээ бусд үед нь нөгөө t нь буусан. Ингээд 3 удаад нь энэ t нь буусан шүү гэсэн. Тэгээ энэ удаа болоход би ингэстэй зоо нөгөө t буучжээ магадлан 3.2. Дараа нь бууцсан байна 3.2 дахиад буучжээ 3.2. Сүүлд нь буугаагүй юм байна шүү дээ. 3.1 гэх. Тэгэхээр энэ маань яг 4 удаа тавьдаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би энд яг 4-өөр хөгжүүлж байгаа буюу c 4-өөс 3-д нь гэсэн үг. Тэгэхээр 4-өн сонголтоос 3-д нь буучжээ. 3-д нь бууцсан юм чинь буух магадлал нь 3.2 тий. 3.2 3 удаа тэгээ нэгэнд нь буугаагүй юм байна 3.1 гэж ингэж хэлж байгаа гэсэн үг шүү. За 64 санамсргүй хэмжигдэхүүн x тархалтын хуулийг дараах хэсэгт өгчөж уг санамсргүй хэмжигдэхүүний математик дунджиг бол. За математик дунджиг x маань харгалзах x-ээ за ингэж аяа харгалзах магадлалаар хүчлээд хооронд нь нэмэр гэж асуув. Тэгэхээр бүгдээр 2 байх магадлал 0.1 юм байна. 4 байх магадлал 0.15 юм байна. Дахиад 4 байх магадлал 0.25 юм байна. Тэгээ 1 бух магадлал 0.5 юм байна. Эндээс 0.2 дээр нэмэх нь үржүүлэхээр 0.6, энийг үржүүлэхээр 1, хойдлынх нь 0.5. Тэгэхээр ингээд 0.8 дээр 0.5 нэмэхээр 1.3, 1-ийн магадлал нь 2 гэ магадлалын математик дунд чинь 2.3 бахна. За алдчих байх та тий. Эхтэнцэн нэг алдсан санагдах юм. Ингээд 0.8 гэхээр энэ маань 1.3 тий. Тэгээд 1-ийг нэмлээ 2.3 бахна. За зүг байна. За дараа нь 65. За тамирчин буудах бүртээ орох магадлал 0.8 байсан. 2 удаа буудсан бөгөөд x-ээр сум тусах тоог нь тэмдэглэсэн гинэ. За үргэлбэл 2 удаа буудна гэхээр яах юм гэсэн чинь оноогүй иж болно. Эсвэл 1 удаа онсон байж болно. Эсвэл хоёулын онсон байж болно. Тэгсэн чинь биднээс хийнж яасан гэсэн x1 буюу 1 удаад нь онсон байх магадлалыг бол гинэ. За тэгэхээр 1 удаад нь онсон гэхээр 2 удаа буцсан шүү дээ. Эхнийхт нь онохгүй байсан, хоёр дахьт нь онсон байж болно. Магадгүй эхнийхт нь оноо, сүүлийнхт нь оноогүй байж болно тийм. За тэгэхээр энэ маань онсон эхний удаа буцсан чинь онох магадлал 0.8 гэсэн шүү дээ. 0.8. Хоёр удаа буцаж онсонгүй эсрэг үзэгдэл юм чинь 1-ээс хан 0.8. Эсвэл эхний удаад нь онцсон байж болно. Бисээ энийг нийцсэн байна шүү. За яг энийг төлөвлөлт хийчих. Эхний удаад нь оноогүй байж болно. Онох нь 0.8 чи оноогүй нь 1-ээс 0.8. Хоёр дахь удаа очижээ гэдэг нэрийг нэмнэ гэсэн үг. За тэгэхээр энэ маань 0.8-ийг өчгөн 0.2, энд маань 0.2-ийг өчгөн 0.8 адилхан. Тэгэхээр 0.16, энэ маань бас 0.16 хооронд нэмээд манай хариу нь 0.32. Тэгэхээр юу гэхээр яг 1 удаад нь онсон магадлал нь 0.32 гэж тархна. За дискрет самсгын хэмжигдэхүүн x нь ийм томьёогоор өгсөн. K1 2 3 гэж тодорхойлсон бол c болгоно. За одоо бүгд тэрнийг мэддэг хөхс нэвтрүү гэж хэлж. За x тэнцүү k гэхээр k1 2 3 гэхээр x1 гэж болно, 2 гэж болно, 3 гэж болно. За томьёогоор өгсөн байна тий. Тэгэхээр x тэнцүү 1 үед тэгэхээр энэ k-гаар нэгдэх юм шүү дээ. c-г 41-ийн квадрат. За дараа нь 2 үеийн магадлал нь c-г 40 k-гийн квадрат 2-ын квадрат. За дараа нь x тэнцүү 3 үед тэгэхээр магадлал нь c-г 40 3-ын квадрат. Тэгэхээр маань c 4c 9c хоорон нэмэнгүүт 14c. Тэгсэн чинь манайхын магадлалуудын нийлбэр маань ихтэй тэнцүү байх хэрэгтэй. Тэгэхээр манай c 14-ийн 1 юм шиг. За байх c-тэй болох учраас ингэ болоо.
За 67. Нэгэн туршилт амжилттай явагдах магадлал нь 3-1 гинэ. За амжилттай явах магадлал нь 3-1. Тэгвэл амжилтгүй байх нь буюу эсрэг үзэгдлийн магадлал нь 1-3 гэслээ 3-2. За туршилтыг 3 удаа хийсэн бөгөөд X-ээ туршилт амжилттай явагдсан тоог тэмдэглэе. За тэгвэл 2 удаа амжилттай явагдсан гэж. За тэгэхээр маа нөгөө бином дархалт маань гэсэн үг шүү дээ. 2 удаа амжилттай явагдсан. За C 3-аас 2-т нь амжилттай явагдсан. Амжилттай явах магадлал нь энэ 2 удаа, амжилтгүй байгаа нь 1 удаа гэсэн үг тийм. Өөрөөр хэлбэл энийг бүгдээр задлаа авчлаа гэсэн үг шүү дээ. За 2 удаад нь амжилттай явагдаа сүүлд нь эсвэл голынхт нь эсвэл магадгүй эхнийхтэй амжилтгүй гэдэг. Энийг нь манай C3-аас 2 илэрхийлдэг шүү дээ. 3-аас 2 гэдэг маань 3 янз. Тэгчээл жишээл энэ маань амжилттай явагдсан ба шүү дээ. P1, 2 дахь нь амжилттай байсан P1, 3 дахь нь амжилтгүй явагдсан ба шүү дээ. Энийг илэрхийлж гэсэн үг. Тэгээд энд гурван адилхан учраас 3-аар үржүүлж байгаа гэж ойлгож байна тийм. Тэгэхээр P1-ийн квадратыг үржих нь P1-ийн эсрэг үзэгдэл. За P1 нь бидэрт 3-1 амжилттай явагдсан. Нөгөөдөлт нь амжилтгүй явагдсан. Тэгэхээр эндээс 3-ыг үржих нь 9-1-ийг үржих нь 3-2 хураалаа магадлал нь 9-2. За 68. Зоос шийдэх туршилт 3 удаа хийгээд 2-оос цөөнгүй удаа сүл дээр буусан. 2-оос цөөнгүй гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ гэхээр 2-оос олон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2 өөрөө байж болно гэсэн үг. Бас 3 байж болно гэсэн үг. 3 удаа гэж аам чинь хамгийн дээдлээ 3 байж таарна шүү дээ. 2-оос цөөнгүй ч 2-оос олон удаа. За x-ийн цоо чи юу гэхээр 2 удаа сүл дээр буусан. Нэг нь толгой тоогоор. Тэгэхээр тоон голдоо байсан байж болно, тоон хиндээ байсан байж болно шүү дээ. За 3 удаа сүл дээр буусан. Энэ эдийг нэмнэ л гэсэн үг. За тэгэхээр одоо эндээс бүгдээр яасан гэсэн чинь энд 3 удаа шидсэн чинь 2-д нь сүл дээр буцсан юм байна шүү дээ. Сүл дээр буух магадлал чинь болохоор 2-1, 2-д нь буцсан. Эсрэг үзэл гэж 1-ээс 2-1 гэсээр тоогоороо буух магадлал нь бас 2-1. Энэ л 1 удаа. За эсвэл ерөөсөө 3-аас 3-нд нь сүл дээр буцсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2-1-ийг нь буух магадлал нь 3 удаа, нөгөөх нь болохоор тэг зэрэг гэсэн үг байхгүй. За C3-аас 2 чинь 3, энэ болохоор 4-1 үржих нь 2-1, 3-аас 3 чинь 1 удаа буюу 8-1 гэсэн үг. Тэгэхээр эхнийх маань 8-1 3, нэмэх нь 2 дахь нь 8-1 буюу нийт 8-4 гэхээр яг талд нь гэсэн үг юм шүү дээ. Тус магадлал нь 2-1. За 69 болохоор шатрын тэмцээнд 5 хүн оролцсон. Оролцож бүр бусдаагаа яг 1 удаа тоглосон. Нийт гişнээ тоглолт болсон бэ гэж. За нэг 2 янзаар бодож болно. C 5 хүн багш 5 хүнээс 2 хүний гişнээ сонгохыг гэсэн үг. За нэг тэгэхээр 5-ын факториалыг байх нь 5-аас 2-ээс 3, тэгээ 2-ын факториал. Энийг би 3 хүртэлх тооны өчөд хураахаар 4-ийг үржих нь 5, хуваах нь 2. 20-ыг 2-т болоо 10 янз. За эсвэл энийг юу гэж хэлэх вэ? За 5 тоглогч байгаа. Эхний тоглогч бол 4 хүнтэй тоглоно. Дараагийн тоглогч үлдсэн 3 хүнтэй, дараагийн тоглогч үлдсэн 2, дараагийн тоглогч үлдсэн 2 хүн хоорондоо л тоглоно. Ингээд нэмэнгүүт бас 10 гэдэг ингээ гаргасан ч болно. За анги 24 хүүхдээ 3 хүүхэдтэй жижүүрийг. Тэгэхээр би C 24 хүүхдээс 3 хүүхэд гişнээ сонгохыг гэсэн. За хариу нь ингээд байвал ингэж авч болно. Эсвэл энийг тоогоор бүр гаргацсан биш магадгүй. 24-өөс 3-аас 21-ийн факториал, өрчин 3-ын факториал. За 21 хүртэлх тооны өчөд хуваахаар 22, 23, 24. Хуваах нь 3-ын факториал маань 6. За энэ хэрийг хураахаар чи 4 болно. 4-ийг 22-оор үржүүлэхээр 88-ийг үржих нь 23. За 88-ийг үржих нь 23 бүгд тоо утгаар нь гаргачих. Хариун цэгээр сонгочихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 88 үржих нь 23 гэхээр манай 2024 янзаар байна.